Хамгийн тойрог нэвтрүүлгийн уран бүтээлчид ингээд Вьетнамын нисэх Ханoi хотод одоо ингээд хүрээд ирлээ. Одоо миний ирсэн газар бол ерөөсөө Ханoi хотын төв. Ерөөсөө энд амьдрал ерөөсөө яг божигнж байна. За Ханoi хотод үнэхээр одоо онцлогтой маш олон одоо сонир хашаа амьдралын хэм маягтай одоо газруудын нэг гэж одоо хэлж болно. Бид нар урд нь бас Вьетнамаар аялаад үзэгч таавхандээ нэвтрүүлгээ өргөжсэн. За энэ удаа бид New Jolchin компанитай хамтраад Ханoi руу одоо шууд нислэг хийгээд Вьетнамаас үзэгч таавхандээ нэвтрүүлгээ өргөж байна. Энд бол ерөөсөө Моцилкийн бөөгнөр, хүний бөөгнөр л ерөөсөө болж байна. Яг Ханoi хотын ингээд төвд нь бид нар ингээд ороод ирсэн энд ингээд яг амьдралыг ингээд харж байхад ерөөсөө л одоо нэг тийм үүрээ эвдүүлсэн шоргооч гэж одоо хэлж байна. За эсвэл бүр нэг тийм царцааны нүүд болж байгаа юм шиг гэж одоо зөөрлөж хэлмээр үнэхээр одоо түн түжигэж бом боожигс одоо ийм газар байна. Ийм газар амьдрал харцуулах юм шүү. Ерөөсөө Вьетнам хүний амьдрал бол ерөөсөө моцилкээр л амьдрал нь одоо өрнжийдэг. Одоо яагаад ч юм одоо Вьетнамчууд одоо моцилкийг маш ихээр амьдралдаа хэрэглэдэг юм бэ гэхээр нэгдүгээрт одоо маш эдийн засгийн хэмнэлттэй. За хоёрдугаарт Вьетнамч жилийн 4 улирал одоо халуун дулаан өөр амьсгалтай байдаг болохоор моцилк бол хамгийн тохиромжтой унаа гэж хэлж байна. За гуравдугаарт одоо машин унана гэдэг бол маш өндөр тансаг хэрэглээнд бол ордог юм байна. За тухайлбал одоо гадаадын машин ундаахад 300% татвар авдаг. Тийм болохоор машин унах гэдэг бол бас нэлээд одоо эдийн засгийн боломжтой хүн машиныг ундаг. Тэгээ моцилк бол үнэхээр гайхамшигтай унаа гэж одоо Вьетнамчууд бол хэлдэг. Дээр үед бол Вьетнам нэг моцилкэн дээр хамгийн дээд нь одоо 8 хүн хүртэл нэг моцилк унаад явж исэн гэдэг бол одоо сүүлийн үед бас хууль дүрмнээс арай чангараад 3-аас дээш хүн одоо 4-ээс дээш хүн моцилкэн дээр суухыг хариулсан байдаг. А гэхдээ энэ бол зөвхөн бичгтэйгөө хууль шүү дээ. Ягаад гэвэл Вьетнамчууд одоо моцилкэн дээр гэж чинь одоо бүхэл бүтэн 5-6 гахаа үүрээд гахаагаа ингээд моцилкэн дээр ингээд сайхан баглуулад бүгдүүдийн шкаф хөргөгч ерөөсөө маш их том овор ихтэй бараг хүртэл одоо моцилкэн дээр ачаад явдаг. Бидний хувьд ингээ харахад бол нэг л тийм санаанд багтамгүй тийм маш сонин амьдралын хэм маягийг бас энэчнээс үзэж болж байна. Одоо $1 20,000 доонтой тэнцсэн гэдэг чинь нэг $100 солиокод 2 сая 100 мянган доонктой болчих жишээний. Ер нь зүүн өмнөд Азийн ард түмнүүдийн амьдралын бас нэлээд хэсэг нь ийм байдаг. Тэр тусмаа одоо Вьетнамын ард түмний онцлог бол бас үнэхээр сони юм аа. За ингээ хэдүүлээ бас Вьетнамчуудын амьдралын хэм маяг ингээ хамтдаа үзье. Ханoi хотоор ингээ хамтдаа аялья. Ер нь зүүн өмнөд Азийн амьдралын хэм маяг ингээ харж байхад галтгоо нь хөвчлэн одоо гадаана буюу гудамжиндаа байрладаг учраас хүмүүс одоо гудамжинд сав суулгаа угаах, хоол хүнсээ бэлдэх гээд бүх зүйлүүд нь хүмүүсийн нүдэн дээр ил явагддаг. За мэдхгүй зарим хүмүүсийн нүдэнд ингээд харж байхад ямар ч заваа юм дээ, их муухай юм а гэсэн тийм ойлголт бол байдаг. Зүүн өмнөд Азийн ер нь халуун дулаан оронд байшин дотор хоол унд хийн гэдэг бол маш хэцүү боломж их муу учраас гудамжиндаа хоол ундаа бэлтгэсэн ер нь зайлшгүй амьдралын хэм маяг гэж одоо ойлгож байна. Вьетнамчууд бол ер нь гахаа, үхрийн мах, тахиа гэдэг ер нь бүх төрлийн махыг хүнсэндээ хэрэглэдэг. Үхрийн мах бол маш өндөр үнэтэй байдаг. Гудамжны хоолууд дотроос Вьетнамын хамгийн алдартай хоол бол Вьетнамын Pho шүл нэлээд алдартай. Маш нарийнхан нэмгэн хэрдсэн үхрийн махыг ясны шүлэн дээрээ цагаан будааны одоо гоймон, ясны шүл, нэмгэн хэрдсэн үхрийн мах, халуун ногоо, лимон, одоо бусад одоо амттай хүнсний ногоонуудын холцтой. Тэгээ нутгийн онцлогоос хамаарат олон янзын амттай байдаг. Pho шүл бол ерөнхийдөө манай монголчуудын хувьд ялангуяа Америк, Европт ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд нэлээд
одоо зохицдог Монгол хүмүүсийн хувьд нэлээд одоо тааламжтай хоол гэж одоо хэлж болно. Вьетнамчуудын хоол бол Зүүн Азийн бусад улс үндэстнүүдийн хоолноос бас нэлээд өөр гэж одоо хэлж болно. Ер нь харьцангуй одоо маш эрүүл хоол гэж одоо хэлдэг. Ер нь өөхт бас их багтай хүнсний ногоо, далайн бүтээгдэхүүн, одоо жимс, амтлагчийг бол хоолндоо хэрэглэдэг. За ялангуяа одоо пөөшүүлэнд бол ерөөсө лимоныг бол маш ихээр хэрэглэдэг. Ер нь халуун оронд бас элдв янзын халдвар авах магадлал бас өндөр байдаг учраас ер нь тэр лимоныг бол хүнсэндээ маш ихээр төлхөө хэрэглэдэг. За тэгээ вьетнамчуудын хувьд хуучин одоо Францын колон олон жил байсан учраас одоо Францын соёл, одоо хоолныхын соёл буюу одоо багет талахаараа нэлээд алдартай. Гахааны махад багет талахтайгаа одоо хийсэн Вьетнам Францын хоолны соёлын нийлмэл гэж хэлж болох тэр Вьетнам сэндвич бол бас нэлээд алдартай хоолнуудын нэг гэдэг. Одоо Француудын одоо бас гол соёл болох одоо хүйтэн мөстө кофе бол хамгийн алдартай брэнд гэж одоо хэлж болно. Лимоны шүүстэй одоо хүйтэн мөстө цай бол хамгийн алдартай цай гэж одоо хэлдэг. Өдрийн одоо халууны үед ихэвчлэн одоо Вьетнам хүүхэд залуучууд одоо иргэд одоо гудамжиндаа бүгдээрээ цайлаад суудаг. Нэлээд тийм шаагалтсан их тийм замбрааг юм шиг мөртлөө яг тэр хүйтэн цагийн уугаа суугаад бол үнэхээр сайхан байдаг. Зүүн Азийн зарим хоолны соёлыг харахаар за монголчуудын хувьд бас нэлээд тийм дорд үзэх хандлагатай байдаг. Одоо янз янзын хорхой шавж харах янз янзын одоо зүйлийг хүнсэндээ хэрэгэлдэг гэдэг. За үнэхээр одоо тэр Вьетнам Азийнхны хувьд одоо бод мал ихэвчлэн одоо махны чиглэлээр биш одоо газар тариалангийн одоо мал аж ахуй нэлээд хөгжсөн байдаг учраас махны үн бол маш үнэтэй байдаг. Тийм учраас ер нь вьетнамчуудын хувьд бол бусад махыг бол нэлээд төлхөө хэрэгэлдэг. Хөдөө орон нутгийн одоо захуудад харах хулган одоо янз янзын тийм одоо зэрлэг амьтдын одоо хүнсний захууд бол маш их алдартай. Аялж байгаа аялагчдын хувьд бас хамаагүй тэр зэрлэг амьтдын захаараас аялах бас нэлээд хосолтой гэдэг хэлмээр байдаг. Маш олон төрлийн одоо вирус, бактери байдаг учраас бас эрүүл мэндийг бас хамаагүй эрсдэлд оруулж болохгүй. Их өвөрмөц бас хоолууд бас Вьетнамд байдаг. Одоо жишээлбэл кобра могоны одоо цус суудаг, кобра могоны зүрхийг иддэг. Дахианы дутуу одоо болсон одоо дэгдэх ангахаа болох үйл явцсынх нь арай өмнөх нь тэр өндгийг бас вьетнамчууд одоо Зүүн Азийнхан бас иддэг. За Монгол хүний хувьд бол тэрийг идэхэд бол нэлээ эвгүй тийм одоо сайхан биш тийм гоо зүгтээ харагдахгүй тийм эвгүй хоолнуудыг нэгд ордог. За вьетнамчуудын хувьд бол тэр хоолнд маш дуртай. Ер нь Вьетнам ч юм уу ингээ Зүүн Азийн хоолуудыг тоочоод одоо хоолны соёлуудыг ингээ яриад явах юм бол үнэхээр дуусахгүй. Ханаа хот бас юугаараа дэлхийн аялагчдын ирдэг газар бай гэхээр хуучныхаа өнгө төрхөө хадгалж үлдсэн байдаг учраас өвөрмөц төр төрхтэй гэж одоо хэлж байна. За Вьетнам хүмүүсийн одоо төр төрхийг бас энэ гэдэг ингээ хэлж яхад Хятад болон бусад одоо Азийн хүмүүсээс бас нэлээд өөр төр төрхтэй. Ер нь бол хуучин Хятадтай хамт нэг улс байжгаад за манай эртний 10 дугаар зууны үед ерөнхийдөө тусгаар тогтноод урагшаага одоо өмнөд зүг рүүгээ нүүгээд энэ улсаа байгуулсан түүхтэй. Яг Вьетнам гэдэг үг нь Хятадуудын одоо хэлдгээр өмнөд рүү зогтсон одоо хүмүүс гэж одоо бас өөрсдийнхээ түүхэндээ тэгж өгүүлсэн байдаг. За Вьетнам хүмүүсийн дүр төрх гэх юм бол тийм тарган хүмүүс ер нь Вьетнамд бараг байдаггүй. Ерөөсөө л нийл булчин шөрмөс болцсон тийм хүмүүс байдаг. Биений хувьд бол нэлийн жижиг. За эмэгтэйчүүдийн хувьд бол ер нь гэдэг Азийн бусад хүмүүсээс нэлийн өөр тийм том алаг нүдтэй хүмүүсийн одоо хэлдгээр бол бие хаа сайтай. Тийм нэлийн тийм царайлагдуу одоо хүмүүс гэж одоо хэлж болно. Тэгээ вьетнамчуудын хувьд бол ер нь Азийн бусад орнуудаас одоо бас бодох юм бол зах зээлд бол маш сайн орсон. Ер нь бол эдийн засгийн хувьд бол нэлээд хүчтэй. Гэхдээ нөгөө хүн чанарын хувьд гэх юм бол бизнес хийх ч юм уу яг аялах юм бол мөнгөө урьдчилаад бол 100% өгж болохгүй. 20 юм уу 30% нөгөөд тэгээ аялаад ингээ явж байхад бол ерөнхийдөө сайн үйлчлэгүүд үзүүлж чадна. Зарим тохиолдолд одоо мөнгөө 100% өгөөд
үйлчлэгийг аавна гэх юм бол бас холигдох магадлал бас нэлээд өндөртэй. Мөнгө өгсөн үедээ тийм хайртай ард. Максим суугаад би авахтаа наан төгсөж байгаа явахгүй болохоор лаосод болохоор идрээд иргээд арай хүн сайтай гэж ярьдаг байлээ шүү. Урд нь манай нэвтрүүлгийнхэн Вьетнамаар бас олон жилийн өмнө аялал явж хахад тийм зүйл бол тохиолдож ирсэн. Тэгээд цагдаас эргэлэхт одоо хэлнэ гэхэд нэг тэгж тоогоод байдгүй. Тэр ханаад байсан элчин сайдын ямаргаа ингээ хандаад уцтаад хэлэхээр утсаа авахгүй. Тэгээд утсаа авсан ч гэсэн тэгээд ерөнхийдөө тийм ард иргэдийнхээ хохирсон зүйл болоход нэг туслаад байхгүй нэг тийм зүйл болж исэн. Вьетнамд ер нь зүүн даацж явж байхад ямар ч тохиолдолд одоо мөнгө урчилж ус өгөхөс дэмий байт юм аа. Вьетнамдаас аялахад тэр хоол хүнсний хувьд, зочид буудлын хувьд, таксины хувьд бол ерөнхийдөө хаач байсан ер нь үн бол маш хямдхан байдаг. Ерөнхийдөө 1-2 доллараар сайн чанарын одоо Вьетнамын үндэсний пөөшөл одоо 2 дугаар хоол аваад идэх жишээний 3 хүний 20 долларын буудалд орчиход бол өглөөнийхөө цайтайгаа. За хүндээ хуваагаад бодоход нэг хүний 6-7 доллар онолын явцдаг. 100 долларыг бол бас нэлээд юм болж ижил үрдэг. Гэхдээ ямар ч тохиолдолд одоо таксигаар явах хаашаач явсан. Заавал тохиролц гэдэг нэг тийм гоё дүрэн байдаг. Энийг бас баримтлаад явчих хэрэгтэй. Вьетнамчуудын хувьд гэх юм бол одоо маш тийм найрсаг зөөлхөн одоо сайхан харьцаатай. Гэхдээ бас муухай одоо харьцаж байгаа зүйл хэрэг гарах юм бол хариуг нь бол их бүр илүү хэд давуулаад өгчих одоо тийм чадaltaй гэж одоо хэлж болно. Вьетнам Америкийн дайнд одоо ялж ирсэн тийм дайнч ард түмэн учраас ер нь бол барагтаа бол одоо хүмүүст бас тийм дээрлэхүүлээд ингээд байгаад байхгүй. За манай монголчуудын хувьд жишээлбэл зарим тохиолдолд одоо вьетнамчуудтай одоо мөнгө төгрөгийн хувьд бол маргаад одоо тийм холигдох одоо үйл ойлголцох байдал бий болоод ингээд хэрэг гар зөрүүлээд ингээд янз янзын байдал болох юм бол бас нэлээд осолтой гэж одоо хэлж болно. Гэхдээ бол ер нь яг жуулчныхаа хувьд бол бас тийм зөөлхөн улсууд. Гэхдээ ямар ч газар одоо сайн муу хүмүүс байдаг учраас одоо та бүхэн бас ингээ аялж явахдаа ер нь яг энэ хүмүүсийн бас онцлог сэтгэл зүйг нь бол мэдээд авчихад ерөөсөө гингүү гэж бас хэлмээр байна. За ханаа хотод ирсэн жуулчдын бас үзэх дуртай хамгийн гоё одоо үзүүрийг одоо бид нар үзэж чинь. Энэ бол одоо алдарт усан театр гэдэг гэж хэлдэг. За энэ театр дээр гарч байгаа агуулга нь ерөнхийдөө одоо манай эртний 10 дугаар зууны үед одоо вьетнамчууд одоо хятадын одоо дарлалаас гарч улмаар тэмцэж одоо өөрсдийнхээ эрх чөлөөг ол Вьетнам улсыг одоо байгуулсан тухай одоо өгүүлдэг. За ерөнхийдөө хятад Вьетнамын хувьд бол ижил төстэй зүйл юу вэ гэхээр соёлын хувьд бол нэлийн ижил төстэй зүйлүүд бол байдаг. Зүүн Азийнхны ард түмний одоо нийтлэг нэг соёл гэхээр луу шүтдэг. Одоо газар дэлхийгээ одоо шүтэж одоо ханш нээдэг ч юм уу. Одоо ханш нээх одоо өдөр нь одоо нэг байх жишээний айл одоо өрх болгон одоо газрын борхноо шүтээд эцэг өвгдийнхаа сүнсэнд одоо тахил өргөөд одоо мөнгө шатаах ч юм уу эсвэл дуртай хүнсний зүйл бүтээгдэхүүнүүдийг тавьдаг гэгчлэн ер нь бол төстэй зүйлүүд бол нэлээд байдаг. За бид нар New Жуулчин компани одоо нийт аялагчид ханаагаас ингээд хөдлөөд хаалан болон руу явж байна. Вьетнамчуудын аялал жуулчлалын компаниудын бас хоорондын тийм арга барилыг бас үзэгчтэй бас хэлмээр санагдлаа. Вьетнамчуудын хувьд ингээд хаалан болонгаар ингээд хуваарь аялал хийж байгаа хүмүүсийн хувьд үнэн нэлээд боломжийн одоо байр хоол буудал унаа одоо үзэх үзүр бүх юм орчиж байгаа. Тэгэхдээ хүмүүсийн хувьд бол 3-4 хоногийн одоо аялал авъя гэд үнэ буулгаад ингээд явхаар бас нэлээд одоо бас бууж болохоор юм шиг мөртлөө бас тийм биш. Аялал жуулчлалын компаниудын ингээд олон агент одоо цэгүүдэр ингээд явж хахад бүгд нэг үнэ ингээд барьж идэг. Нийт одоо аялагчид маань ингээд автобусанд суугаад хаалан болноо хөдөлгөхөд
Нөгөө түр агентуудын одоо хүмүүс нь хүмүүсээ нэг доороос биш буудлуудаас ингээд цуглуулад одоо хаалган болон руу ч юм уу одоо босод үзэсгэлэнтэй газрууд руу ингээд аялдаг. Ер нь бол нэг бодлого нэг үн гэсэн чиглэлтэй явдаг. За манай монголчуудын хувьд бол хоорондоо одоо эвтэй найртай байж чаддаг учраас одоо үнэ унгах одоо хоорондоо одоо жуулчтай булаацалдах ч юм уу тийм буруу одоо эвгүй зүйлүүд бол гардаг. Онгоцны буудал вокзал дээрээс одоо янз янзын гест хаус жуулчны жижигхэн компаниуд одоо хүнээ булаацалтаад одоо гадны жуулчдын хувьд ч юм уу хүмүүсийн хувьд бол нэлээд тийм эвгүй дүр төрхийг үзүүлж байгаа бол харагдж идэг. Гэтэл вьетнамчуудын хувьд бол үн хямдхан мөртлөө хоорондоо бол өрсөлдөхгүй. Тэгэхдээ үн хямдхан юм шиг мөртлөө ингээд багаар ингэж одоо багаар мэрнэ гэж одоо хэлэх юм уу да. Одоо $5 $10 гэдэг ингээд жижиг бэлэг дурсгалын зүйл худалдаад ингээд аваад ахаар нэг мэтгэд бол маш их хэмжээний мөнгө өртсөн байдаг. Бас нэг ийм онцлог бас анзаарч ирсэн. Тэгэхээр одоо бид нар замдаа зогсоод бэлэг дурсгалын одоо том газараар орж байна. За бэлэг дурсгалын газрууд нь болохоор аялагчтай ингээд оруулаад дуртай одоо бэлэг дурсгалыг үзүүлээд өөрсдийг нь бас тэр бэлэг дурсгалаа хийж бүтээх үйл явцад ингээ оруулдаг. Тэгэхээр маш их сонирхолтой одоо хүмүүс ингээд үздэг. За Хошиминд бол бид нар ингээд аялаа явж байхад одоо Вьетнам, Америкийн дайны одоо хөгжлийн бэрхшээлтэй бас одоо иргэдийн урлагаар ингээд үзэж явж байхад дайны хор охирлыг үзүүлээд тэр хүмүүсийн бэлэг дурсгал одоо хөдөлж авсан зүйл нь эргээд тэр улсуудынхаа ахуй амьдралд нөлөөлж идэг ч юм уу маш олон талаас нь тайлбарлаад үзүүлсэн. За тэгээ иргэдийн хувьд бол ялангуяа тэр жуулчдын хувьд хөгжлийн бэрхшээлтэй улсуудын одоо хийсэн гар урлын зүйлүүдийг маш их төлхөө авдаг. Ер нь вьетнамчуудын гар урлын зүйл бол маш чанартай, боломжийн үнэтэй байдаг. Айлын тойрог нэвтрүүлгийн уран бүтээлчид хаалон буюу одоо бууж байгаа луу гэдэг нэртэй энэ сайхан газар хүрээд ирлээ. За энэ газар болохоор одоо вьетнамчуудын одоо үндэсний бахархал болсон. Одоо дэлхийн соёлын өвд орсон юм сайхан гарлуудын донд ороод ирсэн ингээд аялаад явж байна. За манай аялагчдын хувьд гурван онгоц дүүрэн хүмүүс Вьетнамын сайхан үзэсгэлэнт байгаад донд аялаад энэ нутгийн бас ард иргэдийнхнээс ахуй амьдралтай ингээд харилцаа явж байна. Завин одоо түүц гэж хэлэх юм уу да. Одоо энд ингээ бүтээгдэхүүнээ зараад ингээ байж байгаа. Бас л нэг л тийм сонин амьдралын хэм маяг байж идэг. Өнөөдөр цаг агарын хувьд бол одоо нэмэх 20 градусын орчим сайхан дулаантай. Маргааш өглөө бид нар ингээд өглөө хаалган болонд ингээ сайхан нар мандах сайхан зураг авъя гэсэн санаатай байж байна. За өнөөдөр бол нэг жоохон тийм манантай жоохон бүүдгэрд өдөр байна. Тэнгэр сайхан цэлмэх байх гэж одоо найдаж байна. За хаалган гэдгийг бол манай үзэгчид бол сайн мэднэ. Одоо эрт дээр үед одоо Вьетнамын газар нутгийг одоо харийн төргөн эзлэгчид эзлээд хэцүү хүнд байж хахад тэнгэрээс одоо луу явуулж одоо дайснуудыг даран сөнөөгөөд улмаар тэр луунууд нь чулуу болж одоо хувирсан гэсэн юм томогтой. Ер нь байгалийн үзэсгэлэнгийг ингээ харах юм бол үнэхээр дуу алтмаар талаагаас ургаад гараад ирсэн юм шиг юм чулуун ер бусын үзэсгэлэнтэй харагддаг. Дэлхийд одоо нэн ховордсон олон ховор амьтан урмал байдаг. Ер нь дэлхийн үндэсний паркуудын нэг гэж одоо хэлж болно. Үнэхээр одоо гайхалтай газар. Юу жуулчин компани одоо аялагчдын хувьд энд дамраад алжил ядраагаа тайлаад 4-5 оттой буудлуудаар буфет хоолтой ингээд аялаа явж хахад үнэхээр манай нүү жуулчин компанийн хувьд бол аялал жуулчлалын одоо хувьд аялал жуулчлалын бүтээгдэхүүний чанар стандартын хувьд бол бидний хувьд бол үнэхээр гайхалтай сайхан аяллыг бидэнд бол үзүүлж хүргэж чадсан. Аялагчд маань ч гэсэн бүгдээр хам сайтай сайхан аялж байна. За тэр хүн үсэрлээ. Фэри. Оноо онжавчаад тэгээд буугаад
Хаолон болонгийн вьетнамчуудын хоолны соёл ялангуяа энэ далай тэнгисийн бүтээгдэхүүнүүд бол маш алдартай. Маш олон төрлийн бүтээгдэхүүн байдгаас та бидний харж байгаа юм асар том шангаа орхоо шиг амтэн байдаг. Ээлд сүлтэн гэж хэлдэг. Олон сая жил болсон ч ерөөсөө өөрчлөгдөөгүй. Энэ амтныг идэх гэж бас гадны дотны хоолны блок хийдэг, нэвтрүүлэг хийдэг усуд энд ирдэг. Харахад бол нэлээд тийм эвгүй. Ерөнхийдөө вьетнамчуудын хэлдгээр энэ амтныгаа бас хөөрхөн танк гэж нэрлэдэг. За одоо бид нэр хаалон болонгийн бас хамгийн алдартай агууруу орж байна. Энэ бол дагвагийн агууруу гэдэг. Ер нь энэ агууруу ингээд ороод халуун зүүн хаялаад ороход юм сайхан сэрүү, дотроо сайхан чигтэй. Жууршид зориулсан явах зам, гэрэлтүүлэг хийгээд ингээд өнгийн гэрлүү тавиад явах юм бол бас л нэг тийм сайхан үзэсгэлэнтэй. Тэгээ дотор нь янз янзын тийм өрмөц үзэсгэлэнтэй өдөр төрхийг бол хардаг. За одоо энэ та бидний харж байгаа ээж хад буюу мөм хад гэж энэ хад. Энэ дээр бас аялагчид бас ирж их зураг татуулдаг. Бас л тийм үзэсгэлэнтэй сайхан агуу байна. Завинтын суугаа шаачаад ирэх яа тий. Би үнийг наяарахтай заяа. За тийм. Тийш орчоод ирэх ямар үнэтэй. How much? За өнөөдөр аялын тээврийн нэвтрүүлгээ уран бүтээлчид бид нар Кетвей арлын энэ загсчдын тосгоноор ингээ аялж байна. Энэ хавийн бас нэг байгаль бол үнэхээр сайхан. За тэгээ энд амьдарч байгаа энэ завин дээр амьдардаг хүмүүсийн амьдралыг бас ингээд үзэгч таа бүхэнтэйгээ бүгдээрээ хамтдаа ингээд сонирхё. Бас ямар шуухай амьдралын хэм маяг байдгийг бол сайхан үзье. Yêu gì cái đấy. Chả biết tiếng gì. Тэгээ Вьетнамчууд бид нэг ингээ сайхан цайгаараа дайлж байна. Тэгээд яг ахуй амьдралыг ингээ харж байхад бол мэдээж яаж манай Монголыг өөрчлөх газар нутгийг багтаа болохоор байна. Завин дээр амьдардаг тийм амьдралын хэм маяг байж байна. Энэ нөхдүүдтэй бид нэг ингээ сая ярилцсан ерөөсө хэл нэвтрүүлж чадсангүй. Гэхдээ яг хата тамгаагаар яриад бас нэлээд ойлголт авчлаа. Шимай. За энэ ч нэ болохоор ингээ сайхан амьддаг юм байна. Энд болохоор одоо ингээ гэрн байж байна. Энд ингээ сайхан унтчдаг юм байна. За ийшээ орж үзье да. За энэ болохоор галтогоон юм шиг байна. Ингээ далаа дээр ингээ шууж орлонтой. За энэний дагуураас ороод яхах вэ? Không biết phờ ai đủ không biết một cái phờ амьдралтай улсууд байдаг юм байна. Загсчдын тосгон дээр үнэхээр ер Монгол хүн бол яг амьдрын гэх юм бол ер нь яаж ч байж чадахгүй. Вьетнамчуудын амьдрал бас сонин сайхан харагдаж байна. Яг ийм завин дээр амьдарч байгаа айлуудыг тоолох юм бол ямар ч байсан нэг 200-300-аад айлууд энд ингээд амьдарч байна. Энэ болохоор хөвдөг зах гэж одоо хийж болдог. Гадаадын дотоодын янз янзын аялагчид бас энд ирээд энэ завин тосгоноор ингээд аялаад эндээс бас загас хөдөлж авдаг юм байна. За багцаагаар ер нь бол нэг хектар үнэтэй биш ээ. Нэг юм 5 кг жинтэй нэг том акул загсыг бол нэг 1 кг-ийн $10 орчмоор авдаг. За нэг далаар нэг унчмаар харагдаад байна. Окей. Thank you. За ер нь байгаа амьдралын хэм маяг нь бол мэдээж угаасаа тодорхой камер дээр бууж байгаа юм чинь бас үзэгчдэд одоо энэ тийм байна гэж тайлбарлах баг илүү ч болоо да. За далайн сам орхой, хавч. Có mua không? За хэлийн нэстэ үнэхээр мэдэхгүй.
Боломжгүй байна. Окей. đi vào thằng đã. Ui ui. Окей. Don't worry. Đi cẩn thận nhá. Không mua à? Ê. Ой. Чиас юм бэ? Тань иймэрхүү л амьдралтай улсад байна да. Бид нар бас нэг сайхан ярьж байгаа нэг Вьетнам үнтэй. Дахиад зангаагаар нилээ юм ярьж байгаад ингээд орж ирсэн. Нэг актер тийм муухаснаас юм алгаа. Зарим газар чи ингээд очихоор муухай юм үзүүлэх чи ингээд бас зураг авах болтгоо. Hi. How are you? Гэрийнхаа санхүүгийн ер нь эмэгтэй хүн барьж байгаа шиг байна. За тэгээ энэ завь их сонин завь юм аа. Тийшээ харсан чинь маш олон том одоо 1000 лампын гэхээр юм уу да. Том чийдэгүүдийг гэж тавьчихсан. За шөнийн одоо загсчил хийдэг юм болоо да. Đúng rồi, xuống đây. Có biết tiếng kia không? Đi cẩn thận. За тэгээ эндгийнхэн бас дан загас барихаасаа гадна гэр бүлээрээ энэчнээс жимс, ногоо, ундаа гэдэг янз янзын одоо хүнсний бүтээгдэхүүнийг бөөндөж аваад заваар ингэж сайхан аялаад одоо завийн түүц бас ажилладаг гэж бас хэлж болно. Арлуудын гоолд ингээд завин дээр амьдардаг маш олон одоо айл өрхүүд одоо энд байдаг. Дан ганц Вьетнам гэхгүй ер нь зүүн өмнөд Азийн ард түмнүүдийн хувьд ер нь ингээд завин дээр амьдардаг амьдрал бас ер нь ингээд их түгээмэл бол байдаг. За сууя. Тэр байж магадгүй юм. Бас дахиад нэг даатар авчих гээд. Энэ мөн үү? Оо, нөгөө нөхөр чинь сая энэ нөхөр $1-аас наашаа ирсэн. Окей. Thank you. Юу нэг хямдхан юм аа. Битээс одоо энэ ардаар ингэж бас нилээ яваад 30-40 минут ингэ заваар яваад за нэг $5 л өгч явах шиг байна да. Vậy cũng được, vậy cũng được. Nó ôm nhau hôn cái.